Яг одоо Улаанбаатар хотод шөнийн 1 цаг болж байна. За гадаа хасах 35 хэмээх хүүтэн хүн яг нэг газараа 5 минут зогсохоор тийм амар хүүтэн байна. Гэтэл яг одоо Улаанбаатарт ард харагдаж байгаа энэ дүр зураг бол Улаанбаатар хотод орой болгон гардаг, орой болгон болдог харагддаг дүр зураг. Бараг өдөр болгонд баасан гарыг. Энд байгаа залуучууд бол гудамжинд тасраад унтсан бүр архинд нэгт орсон хүмүүс биш байхгүй. Ажилтаа, амьдралтай ард нь үр хүүхдүүд нь, эхнэр нь, аав ээж нь маш олон хүмүүс тэднийг 12 цагаас өмнө ороод ирээсэй гэж бодож байгаа, хүлээж байгаа. Энэ хүмүүс бол найзынхаа төрсөн өдрийг эсвэл магадгүй зүгээр стрессээ тайлах гэж магадгүй зүгээр нэг найз нь дуудаад гарч ирсэн. Ерөөсөө архитэлт гэдэг ердөөл энэ. Би яг одоо залуучуудын ер нь бидний хил заншснаар гайгүй залуучууд ордог гэдэг хүүхдийн зууг буюу энд хамгийн баарсаа байдаг энд газар зогсож байна. Энд яг л өдөр болгон баасан гариг шиг байдаг. Бидний хил занштай баасан гариг шиг байдаг. Энд ялангуяа би нэг хэлжсэн. Бид нар архиусан хүнийг ноорхоо хувцастай гудамжинд тасраад унтснаар төсөөлдөг байсан бол архичин хүн өнөөдөр цэвэрхэн хувцалсан боловсон залуусаар төсөөлөгддөг болсон. Өнөөдөр тэр залуучуудын амьдрал нь тогтцсон. За тэгээд боломжтой гэсэн залуучууд орой болгон энд одоо шоуддаг, зугаацдаг, архитарс хэргэлдэг, зодоонуудын болдог. Энд хамгийн их асуудал үүсдэг газар. Тэгэхээр юу вэ гэхээр асуудал архиндаа биш биднэрт байгаа. Чи юу вэ? Үнийг зөрчиж шүү. Яа. За байдал ийм л байна. Та өөрийгөө архиудаггүй гэж боддог. Гэхдээ 7 хоногт нэг л удаа, сардаа магадгүй 3 удаа гэдэг ч юм уу. Энэ зүгээр л архины хамаарал. Хүний амьдрал маш олон асуудал үүдэг. Амьдралын асуудал, гэр бүлийн асуудал, найз нөхдийн асуудал, ажлын стресс гээд тэр болгоныг тайлах арга зам бол архи биш. Архи хизээч хүний амьдралын асуудлыг зохицуулж өгч байгаагүй. Архи хүнд асуудал нэмдэг. Магадгүй өнөөдөр таны карманд байгаа 100 мянган төгрөг тэр орой шоудаж гараагүй байсан бол маргааш өглөө чи өөртөө хүссэн хувцаа дээрээс ч хүссэн хоол аваад идчих боломжтой. За энэ яг хөө мэдээж та бүхний ойлгомжтой. Магадгүй та бүхэн тоохгүй байх асуудал. Гэхдээ энд байгаа залуучуудын хідэн гэртээ харих бол хідэн хүүтэн буудлын өрөөнд шартаж сэрэх магадгүй хідэн осгож өгөх бол за тэгээд дээрэс нь шөнийн эргүүл ихнийг хилж байгаагаар архиуж гарч ирсэн хүн өөрийгөө өдөрдох чадваргүй болоод ямар нэгэн буланд очоод одоо ундаг, дээрэс нь унтдаг, дагуулж явж байгаа найзууд нь яг ижлэгийн хэмжээний уусан байдаг учраас за найз маань харьцсан байна, очсон байна гэх мэтийг асуудлуудаас болоод тэгж бодсноос болоод нөгөө найзгаа орхиж явдаг. Ингээд тэнд үлдсэн хин нэгний нөхөр магадгүй нэг бяцхан дөнгөж ойгарж байгаа бяцхан үрийн аав хин нэгэн аав ээж хамгийн хайртай хүн тэнд харамсалтайгаар осгоод тэр орой найз нь дуудснаас болоод хамт олонтойгоо байснаас болоод хорвоогийн мөнгө хүсийг үзэж байгаа. Ингээд тэнд байгаа ард үлдэж байгаа хүүхдүүдийн хөв тавилан бидний хэлдгээр ёстой жамаараа болготой гэд ингээд тэр хүүхдүүд дээр нь гудамжинд гарна, дээр нь сэтгэл санааны хохирол амсна. Энэ мэдчлэн байдлаар бид нэр өөрсдөө алсаар байгаа. Өнөөдөр дайн болж байгаа орон дээрэс нь Монгол улсад ганц ч бууны дуу гардаггүй. Монгол улсын хүн одоо нас баралтын хэмжээ яг ижилхэн бид нар үндэсний аюулын хэмжээг даваа явуулсан. Тийм учраас залуучуудаа өнөөдөр миний хэлж байгаа зүйл та нарт хамаагүй байж болно. Гэхдээ олон хавар нэгэндээ гэдэг шиг магадгүй осгож өгөхгүй байж болно. Гэхдээ асуудал чинь шийдэгдэх байхад маргааш нь чи өрөнд орон дээрээс нь зодоонуудын болно. Магадгүй нэг л өдөр шоронгийн хаалга татах ийм эрсдлүүд та нарыг хүлээж байгаа учраас одоо хэдүүлээ болио л да залуучуудаа. Бид нар чөлөө цагаа өнгөрүүлэх хүчнөө газар байна. Бид нар ямар их стресстэй ажилладаг үлээ. Дээрэс нь энэ хорт удаанд ажиллаж байгаа бид нар 12 цагаас өмнө унтаж хөвшөөл та. Унтаж хөвшөөд маргааш өглөө нь эрүүлэр сэтгэж ажилдаа явъя л да. Бид нар асуудлаа эрүүлэр шийднэ гэхээс биш архиар хамт олонтойгоо ингэж орилдоод шөнийн хэрэг шиг ингэж асуудал шийдэгдэггүй шүү дээ. Тийм учраас асуудал архинд биш бидний оюун санаанд байгаа. Архичин хүн гудамжинд тасарч унтсан хүн биш. Бидний үеийн цэвэрхэн хувцалсан боловсролтой залуучуудад байгаа шүү. За тэгээд дээрэс нь одоо шинэ жилийн үе болж байгаа. Тийм учраас та бүхний би архигүй шинэ жил хийгээсэй гэж бодож байна. Өнөөдөр дэлгүүрийн лангуун дээр байгаа талах барс захтар байгаа бөөний үнээр худалдаалагдж байгаа архинаас бага худалдаалагдж байна.
тэнд байгаа арх пиавыг бөөний үнээр зарж байгаа хүмүүс карта завсар зайгүй уншуулад мөнгөө тоолж авахад талах зарж байгаа хүн өдөрт нэг хүн 5 хүн орж ирвэл баярлалаа суучна. Тийм учраас шинэ жил болох гэж байгаа учраас та бүхэн байгууллагаараа архигүй шинэ жил тэмдэглээрээ би нэг харамсалтай зүйл хэлье. Магадгүй оны шилдэгээ шалгаруулад оны шилдэгтээ шагнал өгч байгаа бол оны шилдэгээ одоо нэг бид нар баярлаад оны шилдэгтээ арх шахдаг те. Магадгүй танаа байгууллагын оны шилдэг чинь тэр оройн шагналаа тэрвээд босгоод өгсөн байх үү те. Тийм учраас хүмүүсээ дор бүрнээ бодцгоо.